Маргааш хагасаа өдөр маргааш манай охин түрүү 7 хоног чинь newborn ялах хүүхэдтэй хүний амьдралын өдрийн влогийг та нарт харуулж байгаа шүү. Би дараа өөрөө үзэж гисэн охин маань ийм жоохон мэлүү гэж харахад гоё хахтаа гэж удаад дурсгал болгоод хийж байгаа. Тэгээ бас өөр шинээр төрсэн шинэ ээжүүдэд ч гэсэндээ та нар маань ганцаараа биш шүү. Бүх ээжүүд энэ замыг туулдаг шүү гэж харуулмаар санагтаад. Гэхдээ яг төрсний дараа нялх хүүхэдтэйгээ байхаар айгу хэцүү байдаг штэ, ядраал унтаж чадахгүй бүх юм орчлогдвол ялангуяа анхны хүүхэд дээр бол би бол 3 дахь хүүхэд ч гэсэндээ надад бол тийм амар биш байна. Адилхан л бүх юм шинхэн байна. Хэцүү санагдчихээн. Эхний 2-3 хоног бол нойроо авч чадахгүй маш ядарсан. Тэгээд одоо л нэг юм очив бол олж эхэлж байна. Гэтэ цаашлаа дахиад зөндөө өөр шинэ юмнууд гарч ирнэ. Өхний хажуугаар бас формула Similac гэдэг сүү өгч байгаа. Голоосо төрөөд ихний 2-3 хоног сүү ордгоо. Тэр үед хүүхд уйлаад байдаг болохоор сүү өгсөн. Тэгээд жохон сүү өгч байгаа. Одоо ч гэсэн өхнийхөө араас хэрвээ цадахгүй бол бас сүүгээ ууж байгаа. Шүндээ бол нэг сайн идэж аваад гайгүй 3 цагийн зайтай унтж байгаа. Өнөө шинээр унтах нь та нартай бас хуваалцснаа. Би гэхдээ аврааттай нөө ээж ба нарцсан болохоор гоё байна. Тэгвэл би хэрвээ ганцаар байсан бол яг бүх юм яаж хийнэ гэж бодож илаа. Хурмаа байхгүй, дээрэс нь 2 хүүхэдтэй. Тэгээд нялх хүүхэдтэй. Үнэхээр төсөөлөгдөхгүй байна. Тэгээд ямар азар ээж маань нэрсэн ээжтэйгээ байх юм хэрэг сайхан байна. За одоо 9 цаг болж байна. Ер нь бол энэ хүүхд өдөржингөө л унтсан л та. Сэржил унтаал байгаа. Тэгээд одоо яг унтчаад хийцээс ирэх юм бол сайн мэдэхгүй байна. Одоо яг унтах юм болов уу? Унтахгүй болов мэдэхгүй байна. Бас тавьчулс ирчих гээд байгаа. За тэгээд жамжаад бичиж. За яг 10 цаг болчихно да. 9:40 болж байна. Йоо. Зэшүүн нэг юм хуулаа. Босоод өглөө яваа тайгүй. Манай өглөөд шалбуудаатай цай, шалбуудаатай сүү хийж өгч байгаа надаа. Гэтэ би өнөөдөр
Сүтээ мэдгүй. Эц жоохон дүүрээд байна. Өнөөдөр зүгээр oatmeal хийгээд идчихье. Хуман сэрцэн байна. Одоо мэдэр ачна тий. Имэсэн өгөөд ачин тий мэдэр. Baby, another here. Oatmeal. There's no cake. Маань хогана наваг төрхөөс өмнө гээд бүр фарм руу явж аваад шинэ хонь гаргаж өгсөн. Тэгээд шинэ хоньны махтай шүлөөж гин гоё байна. Америкт ирснээс хойш шинэ хоньны мах идэв. Туркийнхаа өмнөх өдөр хоньны махаараа дотор гизээр нь 5 жуулын шүл хийж усан төрхөөс өмнө гээд төрснийхаа дараа явж болохгүй гэж зүвднээд хүүхдийн гэж зүвдэж байна. Baby, what's in there? Did we go to the hot water? 아이고 말고. 알았어 뭐지? 알았어. 나한 물이 나와. 어디지나? 모르겠어. Зэми өнөөдрийн шинэ төрсөн хүүхдтэйгээ өнгөрөөсөн өдөр иймэрхүү байлаа. Цаашдаа ч гэсэн өдөр болгон ерөө иймэрхүү л авах бах та. Ялах хүүхдтэй үе хэцүү юм шиг мөртлөө дараа нь бодохоос хамгийн гой нэндэг үе. Бас хамгийн амархан үе юм шиг байдаг та. Дараа нь бас харахаар гой дурсамжтай авахаа гэж бичлэг хэлээ. Тэгээ бас өөр шинэхэн төрсөн ээжүүдтэй бас бүгдээрээ л адилхан юм байгаа шүү. Та нар ганцаараа шөнийн 2 цаг унтаад ядарч байгаа биш шүү. Бүгдээрээ хандаа. Бүгдийн замыг туулж байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ хүчтэй байгаарэ гэж хэлье. Би ч гэсэн хүчтэй байна. Амар сүртэй. За бай. Дараалт.